Сайн байцгаана уу? Өнөөдөр та бүхэндээ The Villains is Adored by Prince of the Neighbor Kingdom гэдэг анимегийн 1-2 дугаар ангийг ярьж өгөхөөр бэлтлээ. Lapis Lazuli. Манай гол дүрийг Tiara Rose гэдэг энэ улсын 1-р ханхуу Heart Knight-тэй сүү тавьсан ба ирээдүйн хатан хаан юм. Гэхдээ Heart Knight ханхуу өөр эмэгтэйтэй болжээ. Эдгээр Lapis Lazuli-гийн бөгч гэдэг нэртэй тоглоомын дүрүүд байсан байна. Гэвч энэ тоглоомыг тоглож байсан охин гол дүрийн оронд хорон санаатан болох Tiara Rose-ийн биед орчиж Tiara Rose-ийн биед орсондоо боломгдаад ухаалдаад унчлаа. Сэрдэл хажууд нь Heart Knight байдаг. Миний анхаарлыг өөр дээрээ татах гэж ухаалцсан уу гэд хүүтэн харцтай сууж байна. Маргааш төгсөлтийн үдшилэг дээр хамт оролцохгүй гэж хэлчихэд яваад өглөө. Энэ нь Tiara Rose-д дарамжлал мэт санагдсан байдаг. Энэ тоглоомын зохиол нь Heart Knight гол дүрийн охинтой уулзаж гол дүрийн охиныг хайрлана. Төгсгөлд нь гэрлээ дуустдаг юм гинэ. Гэхдээ Tiara Rose бол гол дүрийн бүсгүйд ханхуг алдахгүй гэж охинд хариг санддаг. Үүнээсээ олж төгсөлтийн үдшилгийн үеэр гол дүрийн охинд хариг сандсан буруутагдсан баригдаж сүйн туслагдана. Энэ удаад Tiara Rose маань муу зүйл хийгээгүй учраас буруутагдмааргүй байдаг. Үл мэдэгдэх нэг хүн Tiara Rose хатагтай. Хэрэг би хүснээрээ байж чаддаг байсан бол гинэ. Буруутгалын өдөр буюу төгсөлтийн үдшилэг болох өдөр иржээ. Гинэт гол дүрийн эмэгтэй Akari орж ирээд Tiara-гийн биеийг асуудаг. Ухаан алдахад чинь санаа зовсон гэж байна. Араас нь Heart Knight орж ирдэг. Heart Knight биеийг нь асуугаад Akari-г дагуулад гарнаа. Төгсөлтийн үдшилэг рүү орох цаг болсон ч хаалгаар ормогц тоглоомын дагуу сүүгээ туслуулна гэж Heart Knight хэлдэг. Шалтгаан нь Akari-г хөдөө өссөн гэд олон янзаар доромжилж хариг сандсан юм байх уу? Яаж ч өөрийгөө өмгөөсөн нэмэргүй гэж бодоод сүгээ цуцалдаг. Гэхдээ өнөөх ханхуу чинь Akari-тэй сүү тавина. Akari ирээдүйн хатан хаан гээд ирээдүйн хатан хаан тохирол үзүүлсэн учраас хаан дуусаасаа хөөн гинэ. Tiara маань гэр бүл найз нөхөд хайртай хүмүүсээсээ холдох болсондоо маш хүнд байдалд орчлоо. Тоглоом дууссан гэж бодох мөчөд цаанаас өнөх үл мэдэгдэх юм яриад байсан залуу сарны дэлбээ мэлбэтэй хурч ирээд чиний хэлж байгаа үгс хатуу бөгөөд гинэт үдшилэг дээр сүүгээ цуцалж тэгээд бүр олон хүмүүний өмнө ганц эмэгтэйг шүүмжлэн ичгүүртэй байдалд оруулна гэдэг хунтайжийн хийх зүйл биш гэж амийг нь тагилдаг. Тэгээд сүүчин цуцлагдсан болохоор миний гүнж болгосон болов уу гэж асууна. Өөрийн болгохыг маш удаан хүссэн гинэ. Энэ хүн чинь Marineford хаант улсын 1-р ханхуу Akosted гэдэг хүн юм. Үргэлжлэл тоглоомын гол дүр ба үргэлжлэл тоглоом нь гарахаас өмнө манай Tiara энэ тоглоомд орсон юм байна. Akari араас нь Akosted ханхуутаа ийм хүнийг сонгоно гэдэг гэснээ Heart Knight-д наалцсан шигэ Akosted хамаагүй хүрээд идэг. Тэгээд манай Tiara-г тэр бол үнэхээр харгас зөвүүн хүн. Aqua өгөхгүй гээд энэ ямар даварцсан охин бэ те? Сахиусан тэнгэр мингэр гээдсэн худлаа байгаа байхгүй юу? Aqua гараа татаж яваад нүр өгөөгүй. Түүнийг аваад яв гэж хэлээд үдэшлээс хөөлөв. Хамт цүөх тэргэнд явж байхдаа Tiara яаж ийм зүйл болчихвоо гэд итгэж өгдөггүй. Akosted-тэй жилийн өмнө анх үдшилгээр танилцж нэг анги байсан. Бас Akosted Tiara-г номын сангийн цонхоор үргэлж хардаг байсан гинэ. Ханхуугийн сүү төсгүй байсан болохоор сүү тавьж чадахгүй. Гэхдээ саяац тохиолоо гэж байдаг. Дараа өдөр Akari-тэй Heart Knight уулзаж ярилцдаг. Heart Knight худал ярьж байсныг нь ойлгоод тэгсэн энэ Akari сони юм яриад идэг. Зохиол дуусны дараа ч хорон санаатан яагаад оролцоотой байгаа юм бол гэд. Миний бодлоор Akari бас энэ тоглоомд орж ирсэн Tiara-тай адилхан хүн гэж бодоод байгаа. Heart Knight буруу зүйл хийснээ ухаарчээ. Tiara зөвхөн өөрт нь санаа зовж ирээдүйг нь бодсон гэдгийг сүүгээ зуцалсан учраас одоо яаж чадахгүйгээ мэдсэн юм.
Тиара Акватай хамт болцсон жигмэг гидээд дургуутсахгүй бол Тиара гэж дуудаж болох уу гэдэг. Тиара маамт зөвшөөрнө. Тэгээд зөрүүлээд Аквас дидийг Аква гэж дуудахаар болсон. Аквад Тиара зөвшөөрөн Аквагийн гүнж болдог. Heart Night уулзснаа уучлалт гуйж байна. Бусад аниме нарын тэнэг ханхуунар шиг тарихгүй биш байгаа нь ашгүй дээ гэж утсан. Миний төлөө хийсэн бүхэн чинь баярлалаа гэд хүрэх гэж байсан чинь Тиараг Аква харамлаад өөрлөгөө татна. Миний эрхэм сүд бүсгүйд юу хийх гэж байсан юм гэж хэлээд эхний 2 анги дуустдаг. Энэ анимег бас 2 ангиар нь ярьж өгье. Та нарт яриулахыг хүсдэг аниме байдаг бол комент хэсэгт бичиж үлдээгээрэй. Энэ хүртэл үзсэн та бүхэндээ баярлалаа.